Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгээ бүтээ. Бүгдээрээ сайн бацгаана уу? Let's write emails in English буюу англи хэл дээр мэйл хэрхэн бичих сургалтандаа тавтай морил. За энэхүү видеогоор сургалтын гол агуулга нь юу вэ? Сургалтын видео хичээлүүдээр бидэд юуг суралцах вэ? Ямар үр дүнд хэдүүлээ хүрэх вэ гэдэг товч мэдээллүүдэд хэдүүлээ авцгаая. За сургалт хэн хэрэгцээтэй вэ гэхээр за гадаад хүмүүстэй мэйл бичдэг. За гадаад хүмүүстэй хамтран ажилладаг бүх хүмүүст бол англи хэл дээр мэйл бичих учраас хэрэг болно гэж харж байна. За сургалтын гол шаардлага нь юу вэ гэхээр за англи хэлний анхан шатны мэдлэгтэй байхад болон хэдүүлээ мэйл бичих үндсэн формат бүтцийг үзчихэж байгаа учраас за гол шаардлагатай үгнүүдээ хэдүүлээ чийжлээд англи хэлний анхан шатны мэдлэгтэй байсан ч гэсэн за санаа зовлтгүйгээр алдаагүйгээр чөлөөтэй мэйл бичдэг болох боломжтой болно гэсэн үг. За ингэснээрээ мэйл бичих явцдаа англи хэлний үндсэн дүрмүүд болон үгийн баялгуудаа хэдүүлээ сайжруулна. За хамгийн гол нь as much as you can to practice буюу за үндсэн формат өгөгдөж байгаа учраас аль болох өөрсдөө форматаа ашиглаад давтаад бичээд авах тусмаа за мэйлээ илүү хялбархан үндсэн дүрмээ алдаагүйгээр бичдэг болно гэсэн үг. За эдгээр видеонуудыг хэрхэн ашиглах вэ гэхээр за видеонуудыг болохоор давтан үзнэ. За видеон дээр гарч байгаа даалгавруудыг мөн өөрөө давтан хийх шаардлагатай. За мөн хичээлийн төгсгөлд за хавсралтаар өгөх мэйл форматууд байгаа. Тэгэхээр энэ дээр 3000 гаруй мэйл байгаа. Тэгэхээр та өөрийн ажлын онцлог бичих байгаа мэйлийн онцлогтойгоо за хамаарад 3000 мэйлээс хамгийн түгээмэл ашиглагдах форматуудаа сонгож аваад за хичээлийн видеонуудаа давтан үзснээрээ өөрийнхөө ажлын онцлог тохирсон мэйлийг хурдан бичих сурах боломжтой болно гэсэн үг. За хичээлийн агуулгуудад юу багтж байгаа вэ гэхээр та бүх видеонуудыг үзснээр за видеоны туршид 9 төрлийн мэйлийг хэрхэн бичих үү, ямар бүтцээр бичих үү, за тухайн мэйлүүдийг бичихэд гаргадаг гол алдаануудаас хэрхэн сэргийлэх үү гэсэн үндсэн 9 мэйлийн practice буюу дадлага ажлыг бол хийх боломжтой. За зөвхөн мэйл бичгээс гадна тухайн мэйлийг бичиж байхдаа холбоотой үндсэн дүрмүүдийг бол хэдүүлээ самттай үзээд явна. За видеонуудаар мэйл бичих үндсэн бүтэц за мэйлийн төрөлтэй холбоотойгоор хэдүүлээ practice дасгал ажлуудыг бас ингээ хамтдаа хийгээд явах боломжтой. За хичээл болгон дээр бас tips буюу зөвлөмжүүд орж байгаа. За мэйл бичихтэй холбоотой түгээмэл гардаг алдаануудаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг типсүүдийг та авах боломжтой. За lexicon буюу үгийн баялгаа бас нэмэгдүүлэх боломжтой. Тэгэхээр үндсэн шинэ үгнүүдээ нэмэгдүүлэх болно. За phrases буюу бас мөн шинэ хэлцүүдийг хэдүүлээ бас нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг. За хичээлийн төгсгөлд та 3000 гаруй бэлэн бичсэн мэйлийн форматтай болно. Мөн хийн өгдүүдтэй болно. Тэгэхээр өмнө дурдсанчлан ажлын онцлогтой тааруулаад өөрийнхөө өдөр тутам бичдэг мэйлийн төрөл форматыг олж аваад за хичээл дээр өгсөн типүүдийг, граммеруудыг харж агаад өөрийнхөө мэйлийг давтан бичээд өөр юм болохоор. За ингээд мэйл бичих сургалтанд нь амжилт хүсье. Practice and practice. Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгээ бүтээ.